Үзэгч та бидний нэвтрүүлгийг хүлээсэн үү? Та дахиад нэг шилдэг хөлөөмөгчний гайхалтай сэтгэл хөдлөмж түүхийг сонсомоор байна уу? Тэгвэл бидэнтэй нэг хөлөмгийн бестселлер нэвтрүүлэг иргэн ирлээ. Энэ удаа бид дэлхийн шилдэг хөлөөмөгчд болох Лионел Месси, Фрэнк Лампард нарын номыг танд уншиж өгөх гэж байна. Тайлбарлагч Балжинемийн хамтаа яриа, сонирхолтой баримтууд, хэний сонсоогүй нууц мэдээллүүд эндээс задарна. Хөлөмгийн бестселлер нэвтрүүлэг Баасан гараг бүр. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ингээд хөлөмгийн бестселлер нэвтрүүлгийн энэ жилийн 2015 оны 2 дахь дугаар буюу шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болж байна үзэгчдээ. Манай нэвтрүүлгийн энэ дугаарыг онцлог гол зочноор Лионел Андрес Месси оролцож байгаа. Ингээд бүгдээрээ Балжахтайгаа шууд холбогдоод явъя. За Балжахтай энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ ч гэсэн. За хоёулаа Лионел Мессигийн Лука Кайологийн бичснээр Лионел Мессигийн номыг бол үзэгчдээ хүргээд явж байгаа. Лионел Мессигийн өнгөрсөн дугаараар бага насныхын дугаараар бол нэвтрүүлгээ хүргэсэн байгаа. За өнөөдрийн дугаарыг та минь одоо юу гэж тунгаач бодож уншиж хурж ирвэ. За тэгээ 13 наснда дөнгөж одоо он гараад тэр чинь 14 хүрж явах наснда одоо цагаан сараар буюу тэгэл одоо 2001 оны 2 сарын 15-нд бол одоо Мессигийн гэр бүлийнхний суулгасан онгоц Барселон хотын нисэх онгоцны буудлын дээр бол газардсан. За ингээд бол одоо гэрээ ёсоор тэдний байрлах орон байрыг бол одоо грек антарктикын дээр харуулсан зураг үргийн дардсан байсан аавд нь 40 мянган фунтын тэтгэлэг олгохоор гэр бүлд нь ерөн тэгээ олгохоор болчихсон байсан. Ингээд ер нь Барсагийнхан бол яг тэгээ хэлсэн үгэндээ бол одоо хүрээд ингээд явсан л та. Энэ дээр бол ерөөсө ганцхан зүйлийг нэмж ярихад бол одоо нөгөө л бага наснд нь өсөлтийн гормон энедрэгэд боо асуудал үүсээд байсан гэдгийг нэгдүгээр нэвтрүүлэг дээр ярьсан бол одоо бол ерөөсө Барса дэрнгүүт бичгөрөмтэй асуудал үүсэж эхэлж байгаа. За тэр гэр орон эмнэлэг домдгыг бол одоо бид нар хариуцчихна гэсэн тэрнгүүрээ бол одоо Барса хэлсэн үгэндээ бол одоо хүрсэн. За ингэж итл бол одоо за та гадаадын иргэн учраас хүүхдийн багийн одоо Аз иргэдлийн тэмцээнүүдэд бол одоо орохгүй. За. Тий. Ерөөсөө Катло мужийн нөхөрсөг тоглолтод бол одоо тоглосноо. Ингээд ерөөсөө нөгөө нэг ирсэн юу чинь ерөөсөө ямар ч утгагүй болоод баг ингээ хөвчж байгаа байхгүй. За одоо имчилгээ хийлгүүл одоо тэгээд болж байгаа тэр юм байлгүй дээ одоо гэсэн нэг ийм юутай болж хувраад. Ингээ хийжсэн чинь аахгүй нөгөө Мессигийн маань зовлон бол одоо үүгээр дуустгүй байна. За хорвоо та хүний зовлон цадах болоогүй юу гэдэг шиг юм болсон. За нэг орон нутгийн жижиг тэмцээнд ороод тоглож явсан чинь зүү хөлөө ухалцсан. Нөгөө 2 сард ирсэн хүү чинь одоо 3 сард ч юм уу зүү хөлөө болсон. Энэний дараа бол одоо зүүн шагаагаа шатаар бууж явж байгаа шагааныхаа шүрмсийг бас гинтэй гэдэг. Ингээд 6 сар болж байгаа байхгүй. Нөгөө нэг одоо нэг өдрөхээр 7 өдрөн гэдгийн лугаа адил одоо ерөөсөө тэгээд. Ингээд 106 сар болсон чинь нөгөө хөлөн бүгчин сайхан амардаг дасгалжуулагч нар нь ч амарна бүгд тарцгаалаа гэн Мессигийн гэр бүлийнхэн бөөнөрөө баярлаа давхалдаа ороод ирснийг хэлэхгүй гэр бүлд нь бөө асуудал үүсээ нөгөө хүүхдээ наашин сургуульд өгөх яахын нөгөө ах дүүс нь байгаад байдаг ээж нь идээшдгүү бөө уур уцаар болоод ингээд 100 эргээд Аргентинда иржээ. Мессиг Аргентин явсан гэж Аргентин даяар мэдж байгаа ч хүн бараг байхгүй. Тэр нэг өөрийнх нь унган баг New Old Boys-ийнхэн мэдж байгаа. Росарио хотын спортод дуртай нэг хэдэн хинэтнүүд мэдж байгаа. Боко нөгөө Ривер Плейтийнхэн ганц нэг захирлууд нь уг нэг манайх авах гэжсэн. Тэгээ Барса шүүрээд явчлаа гэж бол одоо мэдчихсэн. Ингээд намар болонгот бас л үлдэхүү нүүхүү гэсэн асуудал тулгарч байгаа. За яах юм миний хүү? Чамаг одоо ингээ Аз иргэдлийн тэмцээнд ингээ оруулахгүй юм байна. Тэгээ Барсад ингээд одоо Ламансад нь очиод ингээд Актемд нь очиод байгаад аах уу, хүлээх үү, яах уу? Тэгсэн чинь Месси юусоо эргэлзэх юм байхгүй. Би явдаг хүн. Яв. Одоо тэнд л би юу чаддгаа харуулна, имчилгээгээ үргэлжлүүлье. Явъя. Тэгсэн чинь ээж нь за би хүүхдүүдтэйгээ үлдлээ. За. Яг нь аав бол одоо Мессиг Хорхе Месси бол одоо хүүгээ аваад явахаар бол одоо болж байгаа байхгүй. Ингээд явсан. Энэ хооронд бол одоо ерөөсөө
гэрээний заалтууд бол бараг шинжлэгдээгүй. Яг нөгөө өгдөг мөнгөө бол доо өгөн та нар энэ заасч өгсөн энэ байранд бол доо байж. Одоо тэгээд энэ өөр тийм шинжилэл нэмэлт дэвшилт энэ төр гэж бол доо гардггүй. Тэгсэн чинь нөгөө одоо нягтлан нөгөө санхүү эдийн засгийн алба юуны захирлууд уурлаад байдаг. Яах гэж ийм балаа юм авчирчаа тэгээд өдөр болгон шаналгаад ийм проблем байна гэдэг ингээ яваад байгаа юм би. Наад чи ер нь хөлбөмбөгч болох ч юм уу гүү ч юм уу. Та нар дэлхийн өнцөг улан бүрээс очиж нэг ийм өвчтөй зовлонтой нэг ийм ар гэрийн бөөн асуудалтай юм дагуулж ирчээд бити энэ өнгөр хил ам хийгээд яваад байл та. Зүгээр мөрөөрөө наанаа тэгээ хүүхдүүд донд бэлтгэл сургуультай хийгээд байвал байж байхгүй бол бараг буцсан дээр юм байна. Ингээд захирлууд урдаас нь шийдээ уурлаад Мессигийн талаар нэг цохол дийлэх гэсэн захирлаа энэ дээр зохиод өгөөс наа чи юу юм бас имчилгээний зардлын мөнгө төгрөг тэрийг авах гээд мөнгө хэрэгтэй байх чи юу Месси хийн Месси гэдэг чинь энэ төр нөгөө опсийнх нь уурлаас үлдээ бүр халгаадгүй. Ингээд ээжсэн чинь FIFA-гаас гид зөвшөөрөл ирж гинэ. За. За тас нөгөө FIFA-л нэг амьд нь орж гин. Одоо энэ үеийн одоо онцгой юм хөвгтэй бол одоо гэрэмэрэ байгуул ингэдэг одоо ерөөсөө юу яа. Хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсан байх. Оруулсан байлгүй нэг зөвшөөрлийг гадаадын хүүхэд гэр бүлээс нь оруулж авчирж болохгүй гэдгийг FIFA атгаазалчаад чийсэн билүү. Тэгсэн чинь ингээд ерөөсөө тийм юм болчих. FIFA-гаас зөвшөөрөл ирж. Тэгсэн чинь 2001 онд Барсад ирсэн Месси 2002 оны 2 сарын 17-нд ирснээс нь хойш жилийн дараа FIFA зөвшөөрсөн байна. Ирсэн хавраа хөлөө угдуулсан, шагааныхаа шүрмсийг гэмтээсэн. Намар нь ерөөсөө дандаа нэг орон нутгийн нэг жижиг тэмцээнд тоглоод гүйж явсан хүүхэд. Одоо нэг юм FIFA зөвшөөрөөд бас нэг Аз зэрэглэлийн хүүхдийн багийн тэмцээнд орох эрхийг олж аваад за тэгэл Барсагийн хүүхдүүдтэй гарааг ялалцчих тээ. За. Тэгсэн жил ерөөсө гадаадын тэмцээнүүдээс ерөөсө бүгднгээс нь ерөөсө медалыг түүгээл ерөөсө тэр чинь цомол өгөн цомын түүгээл Месси шилдэг тоглогч нь болоод өсөлт болохоор аажмаар бол дахиад яваад байгаа. Метр 62 болцсон. Оо за. 55 кг жинтэй болцсон. Бас арай гайгүй болцсон. Тийм байна. Метр 62 гэдэг чинь одоо ер нь овоо бололцооны боломжийн хогдгор хүний дөрвөлдөө оччихсон. Тэгээ боломжийн ингээд тууж явсан чинь Италийн тэмцээн дээр Месси гид хилд орсон гинэ. За юм ярьж ихсэн. 2 жил юм яриаггүй ш цаач. 13 дахоос хойш. Юу ч ярьдгүй хэлгүй юм шиг байсан. Тэгсэн чинь дасгалжуулагч нь одоо нөгөө бурхан болцсон Тито Виланова нөгөө Аз зэрэглэлийн тэмцээнд орох болоод ирэхээр Аз зэрэглэлийн хүүхдийн дасгалжуулагч нь Тито Виланова байсан юм байна л да. Тэр орон нутагт тоглодог багуудад нэг мань шиг дасгалжуулагч байж л дээ. Тэгсэн чинь нөгөө FIFA зөвшөөрөл өгөнгөө Тито Вилановагийн юун дээр хүрээд ирсэн, мэдлж шилжээд ороод ирсэн. Тэгээд юу ятчих байгаа байхгүй. Тэгсэн чинь Виланова өөрийн болгоод Италийн тэмцээнд шилдгээр тодроод Италийн тэмцээнд төрүүлсэн чинь Мессиг дуурангууд бүгд хаах. Хүчиж хилтэй юм. Юусе бүр тийм хэмжээнд зүгээр хилтэйг нь мэдчихэл байгаа. Тийм хэмжээнд ингээд дуурдгүй байсан Месси чинь ерөөсөө янз юм бас. Тэгсэн чинь нэг хүүхдийн тэмцээний шүгүүн дээр тоглоод Месси манаргаж явсан чинь энэ хэм мен чи бас нэг тийм гэмтэл авсан юм одоо нүүрэндээ энэ ясны гэмтэл аваад нүдний аяган ясны гэмтэл аваад тэгээд Мессиг финалийн тоглолтод тоглохгүй өнтер гэдэг чинь Месси тоглоно гэдэг. Виланова тэрнгөөр хөөцөлдөж эмч домчтойгоо гүйжиж нэг маск авчирж өгсөн гинэ. За. Маск зүүчээд нэгдүгээр үе дээр тоож явсан чинь Месси урдаас нь гүйж ирэнгүүтээ маа энэ балаа юм аа би юусоо өөрийнхөө тоглолоо наа чи бөмбөг чарагдахгүй шүү. Энэ нь балаа идвэн наа. Вилановгийн урдаас шидчээ явангууд нь хүү чи ингэх юм бол би захирлуудад өстө толгоогоо тастуулна. Юу яриад байгаа. Одоо нөгөө өвчтэй амтны шин дахиад гэмтэлтэйг нь мэдсээр байж маск зөвлөгөө гаргацсан чи маска тайлаа ичгаар чи одоо бүр толгоогоо ахуулна гэд. Ингээ нөгөө Виланова бараг маскын зөвлөгнө гэж тэрнгөөр чи бөө хэлэн болж хоорондоо маска зөвгөөч гэж яхад нь яг ингээд гол хийсэн юм хаа цаадах чи. Нөгөө пеналийн тоглолтын дээр. Тэгээд нэг юм баг насных нь ийм маскны түүх бол одоо ингээд байдгийн байна л да. Тэгээд 2003-аас 2004 онд цаад чинь мэрэгжлийн тоглогчийн албан ёсны гэрээг
үзгэлсэн юм байна. Барсатай ерөөсө хэдэн жил хөөцөлдөж бичиг баримтын зөрчил инээ тэрэ гэж бол одоо явсаар байгаад арай гэж нэг юм ингээд бүрэн эрэхт гişүүн нь болж гин. За одоо л би нэг Барсагийн данстай хүн боллоо. Урдан дээр чинь нэг 4 жилийн дараа гэсэн үг шүү дээ. Аавын тэтгэлгийн мөнгөөр ам зогоогоо яваад байсан шүү дээ. Тэгэнгүүт 2003-аас 4 оны улиралд үл ойлголцол төгсгөл болж бүгд тохиролцоод одоо Месси өөрийн гисэн цалингаа авч эхэлж байгаа байхгүй юу? Бага хэмжээний л дээ тэр нь одоотой бол одоо юу гэж зүүрлэх үү? Ингээ байжсэн чинь 2004 онд Аргентины шгшээвогийн залуучуудын шгшээвогийнх нь дуудаад одоо чи нааши өрөөдөр чи яасан их Европоор гангарч хүүхдийн тэмцээнүүдийн хамаг цом хамаг шилдэг тоглогчийн шагналыг чи яхаараа түүдэг юм? Хойтон Атлантад залуучуудын дэлхийн авраг болох гээд байна. Цуглалтанд гарнаа. Цуглалтанд гарнаа. Нөхөр минь чи нааши өрөөдөр гээд. Тэгээ манай хүн чин дээр залуучуудынхаа багт яваад очсон таньдаг амтэн ч гэж ер нь бараг цөөхөн штэ. Тэгэн штэ. Аргентинд амар хүүхэд байхдаа тоглож исэн биш. Тэгсэн чинь нөгөөдгөнд нь яваад очсон чинь Пабло Забалетта, Кун Агуэро, тэр Оскар Устари гэдэг нэг хамгаалагч байна. Тэр энэ төр чинь өрөөсөө Эзекел Лавези, нөгөө Эзекел Гарай Зенитэд эдгээр чинь үжээ оддод болцсон өрөөсөө. Нөгөө Аргентиныхаа лигэд өрөөсөө 16, 17, 18 таа тоглоод гангарсан Месси гэж нь ер нь бараг чи юм ухааны. За ингэнгүүт Аргентины шгшээваг дэлхийн аваргад оролцох эрхээ Латин Америкаас өвөртөлчих юм. Дэлхийн аваргад залуучуудын дэлхийн аваргад 2005 онд очихоор болж. За болж байгаа юу яах вэ? Нэг юу үзүүлчихэд үзэгчтэй нэг бичлэг үзүүлчихэд тэгээд дэлхийн аваргын өмнөх ярианд хэдүүл орцгоё. Лионел Мессигийн хувьд бол ёстой дриблинг финтийн бол ерөөсөө эзэн хаан гэж хэлчихэж болно. Тэгээд түүний гайхалтай дамжуултууд, түүний гайхалтай гоолуудаас бүрдсэн гайхалтай бичлэгийг хэдүүлээ үзчихээд тэгээд эргээд шууд яриараа орцгоё үзэгчтэй. Хөлбөмбөгийн байсалаар нэвтрүүлэг маань үргэлжилсээрэй.
Лионел Месси тийм ээ бид та бүхэндээ хөлөмгийн бестселлер нэвтрүүлгээрээ Лионел Мессигийн номыг онцолж байгаа. Сая бүгдээрээ түүний гайхалтай бичлэгийг үзлээ. Одоо бүгдээрээ 2 дугаар дугаарынхаа ярианд эргээд бол орох болно. 2005 оны залуучуудын дэлхийн аварга шалралт тэмцээнд Месси Аргентины шоктойгоо нэгдсэн талаар сая Балжаах маань ярилцж байгаад яриаг нь түр зогсоосон байгаа. Ингээд ярианда бүгдээрээ эргээд орцгоё. За тэгээд юу болсон бэ? За тэгсэн чинь 2005 онд Галланд болох залуучуудын дэлхийн аварга шалралт тэмцээнд Месси маань бол одоо 50-д очиж гин. Тэгсэн чинь Аргентин чинь бол их түүхтэй мундаг. 95 онд Катарт төрүүлчихсэн, 97 онд Малайзад төрүүлчихсэн, 2001 онд өөрийнхөө улсад Аргентинд болсон тэмцээндээ төрүүлчихсэн. Мундаг амбицтай. Тэгээд Кун Агуэро болон Месси гэсэн товтлогоотой Устари, Забалетта, Гарай энтер гэсэн хамгаалагч нартай. Яа, ийм мундаг баг бол тэр залуучуудын дэлхийн аваргад бол очижээ. За тэгээд Аргентин даяар одоо нөгөө л бага насндаа явчихсан. Өстой нөгөө ихийнхэн хээлэнд зарагдсан унаг гэдэг шиг багтаа алга болчихсон Месси чинь ямар юм болд юм бэ гэдээ хараа сууж исэн чинь 2005 оны дэлхийн аваргын эхний тэмцээн Америкт тоглогч нар талбай дээр гараад ирсэн чинь Месси байдгүй энэ нэг том сенсац болсон юм гээ. За гарны бүрэлдэхүүн байхгүй. За. Мессигөө тоглоод авчихсан чинь нэг тэгээр Аргентин ожигдчихсан юм гээ. За. За ингээ болохоор өснө дараа тоглоогүй гэж нөгөө Месси чинь зөвлөлийнх нь ярилцлага хийгээ. Асуудал баг. Битээ санаа зов. Энэ бол зүгээр яг хаа бүтлгүй эхлэл. Энэ бол зүгээр эндүрэл лөөс. Бид нар үзүүлээд өгнө л гэж гин. Тэгсэн чинь хагас шигшээд тэр тэмцээний хагас шигшээд Бразилтэй таарсан. Бразилтэй таарна гэдэг бол одоо үнэхээр Мессигийн зүйд байсан юм. Ингээд сайхан дараа. Тэгээд дараагийн тэмцээнүүд нь Месси тоглоод тэр залуучуудын дэлхийн аваргын тоглолт болгоныг бол би бол яг хөө түүж ярих гэж бодсонгүй л дээ. Месси ерөөсө дараагийн тоглолтоос нь талбай дээр гарч ирэл юу чаддгаа харуулаад ингээд эсээсээ гараад шүгэн 8 шүгэн 4. Яг нь тэгээд шүгэн 4 дээр Бразилтэй хийсэн тоглолтыг наа номон дээр чинь бол онцолж авч үзсэн байна. Тэгсэн чинь ерөөсө Месси нэгдэг. Ерөөсө Бразилтэй хийхэд. Месси нэг гол оруулаад нэгдэг. Хариу голыг Бразил хийж гин тэрний дараагаар Забалеттан тоглолтын дооны харьцааг өнөөдөр Манчестер Ситигийн Забалетта тоглолтын дооны харьцааг 2-1 харьцаад болгоод хожиж байх юм гинэ задуулж байна. За. Тэгээд ерөөсөө пенальт дээр бол одоо ерөөсөө нэгэрийн шгшээ огтой бол одоо тулж орж ирж байгаа юм байна. Пенальт дээр нэгэрийн шгшээ огтой тулаад ороод ирсэн чинь Месси пенальтаас нэг тэгийн харьцаатай болгоод дараа нь Кун Агуэрог дэгээд унгангууд нь яах ч хүүхдтэйгээд унгаагаад байгаа ингээд 11-ээс дахиж хийгээд 2 тэг болгоод ингээд 2005 онд залуучуудын дэлхийн аваргаар надгүйгээр бол хэцүү шүү Аргентин ч удаа гэдгийг бол мэдрүүлж өгөөл ингээл энэ бол одоо ингээл дууссан байгаа юм л да. Тэгээ байжсэн чинь тэгээ 2005 онд манай хүн чинь Барсадаа эргээ туугаа ороод ирж гин. Тэгсэн чинь Барсадаа эргээ туугаа ороод ирсэн чинь 2005 оны аваргуудын лиг гэдэг юм чинь 2006 онд 5-аас 6 оны үеэр тийм ээ. Тэгэл тэр аваргуудын лигд л үзэхэр болоод явчихчихин. Тэгэл нэг Мерсер талбай дээр гараад юу чаддгаа харуулад л явж исэн юм байна л та. Тэгсэн чинь 2006 оны өвөл Челситэй толчдгийг гинэ. Стэнфорд Бриджтэн дахиад очсон Месси талбай дээр гараад ирсэн улсууд бараг шоолоод энэ үед хоёр ер нь юугаа чадтай мал энэ жоохон хүүхдэр яах гэж байгаа Франк Райкард. Тэгсэн тэр Месситэй 2006 оны өвөл Челси Барса хоёрын тулаан чинь олон юмны асуултанд хариулт өгж байгаа юм гинэ. 2005 оны дэлхийн шилдэг Балан д'Орын эзнэр Рони тодорцсон Роналдиньо. Нөгөө талаас Челсигийн Лампард аман үзүүтцсэн байсан гинэ. Африкийн оны шилдгийг тодруулсан чинь Варсагийн Самуэль Ето төрүүлээд Челсигийн Дрогба хоёрт орсон байсан гинэ улаан дууч юм. Тэгээ байжсэн чинь хэн Пеп Гвардиола, Жозе Мауриньо хоёрын тулаан гэдэг бол одоо ерөөсөө яг тэр энэ цаг үе Франк Райкард Мауриньо хоёрын тулаан гэдэг бол одоо Мауриньо 4 онд аваргуудын лигд төрүүлчихсэн. Хоёулаа энэ хоёр баг чинь тэр үедээ лигээ хөнгөлж явсан гинэ. Одоо ерөөсөө бүр амар чихэн классууд дандаа тийм классик тулаан тэнд болсон чинь Месси гараад ирж гин. Тэгсэн чинь нөгөө Месси чинь Робен нэг жигүүрт тулаад өстой үзэд тарж гин Асер Деларно гэд хамгаалагч Мессиг барихаар гарч ирж гин. Ингээл энэ бол ерөөсөө өстой үнэхээр зад үлдсэн баха.
үзэж тэгээ эн чинь бас өмнөх жилд нь аваач Челси Барсагаар бүр тоглоо идсэн байж та аваргуудын лигэд 2005 оных нь авар нэг хасагдах шатанд. Тэгэнгүүт эн чинь хариугаа тулаан болж хувраад өрөөсөө бүр 80 болж гэн. Месси дээр анхаарал төвлөрөөгүй байсан юм байна. Тэгтэн мань хүн чинь энэ дээр юусэн Стэнфорд Брижд болдог байсан. Сандрагсан гэж. Юусэн Эмбэ гэдгээ харуулад 7 хоногийн дараа Камп Науд ирээд тоглоод 20 хэд минутанд талбайг орхисон гинэ. Мессигийн дээр 20 хэд минутанд баруун гойны булчингийн шүрмэс 4 см тасарсан гэж наад дээр чинь байлаа. Булчингийн шүрмэс гэж тийм тусдаа байдаг юм уу. Ерөөсөө Мессид хүн ойртоогүй байсан гүйж явж байгаа л тэгэл унаад. Одоо нөгөө манай нөгөө Премьер лигийн домгууд дээр нэг Маклон гүйж явж байгаа л тоглоцоод унаад тэгэл байхгүй болдог. Яг тэрэн шиг л тийм л юм болсон юм шиг байгаа юм. Тэгээ би энийг яах гэж ярив гэх юм бол ийм амар классик тоглоом дээр Месси өөрийгөө хорог тугуул эргүүлдэг хүүхэд бишээ, адуу малтаа ноцолддог хүүхдээ гэдгээ бол харуулсан байгаа юм. Тэгээд хамгийн сонирхолтой нь энэ гэмтлийн улмаас энэ 2006 оныхон хавар олигтой гангарч чадлагүй байжгаад Арсеналтай пенальт отсон чинь талбай дээр идэгчээд байхад гаргасангүй намайг гэж уурлаад баярыг тэмдэглэхэд нь мань хүн гардгүй юм байна шүү дээ. Тийм харин Месси ерөөсөө сургаггүй байдаг шүү дээ. Тийм тэр чинь юу яатсан? Роналдиньо Пуэл хоёр л яваад байдаг шүү дээ. Ууралцсан байсан юм байна. Тэгсэн чинь шүгэл дуграад цом өргөхөөр болоод баяраа тэмдэглэхээр чи одоо бүр тэр багийн бүр тэр нэг араар сургаггүй байдаг нөхдүүд хүртэл баярлаад гүүгээ гараад ирдэг шүү дээ. Тэгсэн чинь Деко Роналдиньо хоёр бүр хувцас солих хөрөөнд энэ чиний баяраа чи гараа. Үгүй би баярлах цагтаа л гарна. Би энэ баярт чинь бол одоо үнэхээр хөндлөнгийн хүн байсан. Тэ? Намайг хөндлөнгийн хүн гэж үзээ наад дараагийн карт чинь эдэргээд томроод хойр агсан тавиад. Хойроо чинь өсгөөд өгнөгийн зингэлдэхэд агсан тавиа гэж ирсэн юм аа. Энэ картаас болоод хүлээтэй байгаад чадсангүй гэж нөгөөдөг чинь өвсөөгөөд тэгээд гараагүй гэж байгаа. Тэгээд одоо ганц минут тоглоогүй ч аргагүй шүү дээ. Өөр нүрээс нөгөө нөгөө нэг нодлонгийн энэ Дэго Костаг нэг бэлэг тэмдгээр гаргадаг шүү дээ. Тэрэн шиг гаргаад суулгах чинь зөөрхий тэгсэн чинь авичаа тэгээгүй юм байна л да. Гэхдээ сэлгэнүүд нь амар хийдэг үстэй тэр 2006 он чи билетийн энэ чинь тэр хэн минь чи орж ирсэн. Тийм Швейцад орж ирээд хийдэг шүү дээ. Ларсан. Тий. Тэд нар чинь амар тэгэхээр Райкард бас зөвл тооцоолсон байхгүй. Хожихын төлөөл байна уу гэхээс ямар ганцхан Мессигийн иргэшэл тааруулаад сэлгээ мэлгээгээ хийж энэ жоохон хүүхэд тэрэнд өчнөө нас байна, цаг байна, зай байна гэж Райкард бол мэдчихсэн юм байна. Тийм тухайн үед 19 настай хүүхэд чинь тэгээд одоо тэгээд ерөөсөө одоо яг Барсад ирсэн түүхэн бол одоо ерөөсөө яг ийм л байгаа юм. Яг тэгээд тэр пенальт дээр 2006 оны пенальт дээр яагаад баярлж өөрөөс талбай дээр тэг хүчиж гүгээгүй юм бэ? Өмнө тоглож ил байсан мэт чи эсгийн тоглолтуудад тоглосон байгаа шүү намаа. Заавал одоо тэгээ пенальт гаргасангүй гэж одоо тийм том амбицтай, тийм том юутай одоо өөрөө хүсэл мөрөөдөлтөй дараа би яг өөрөө хийсэн юм дээрээ бол одоо талбай дээр баярлнаа. За ингээл 2009-11 онд бол одоо яаж хийлээ баярлдаг. Энэ тухай бол одоо манай 3 дугаар нэвтрүүлэг дээр бол одоо яригдана. За миний уншсан 2 дугаар нэвтрүүлэгт зориулсан юм бол энэ байна. Өөр асуудал тодруулах юм байвал бол да хамаарлаг хариулах зүйлэг орхигдсон байсан юм байв. Мессигийн хувьд бол манай үзэгчид маш сайн мэдж байгаа. Хэдийн одоо нэг сүртэй Роналдотой харьцуулахад өндөр сайхан модель шиг царай зүсгүй одоо тийм онц биш ч гэсэн реклам зарж тусгааны асуудал дээр бол Мессиэстэй асуудал алгаа. За тэгээд Turkish Airlines-тай маш өндөр үндэ гэрээ байгуулсан Samsung гэж одоо Солонгосын гар утасны брэндтэй Galaxy-гийн рекламд бол гол хүн байдаг. За мөн Adidas-ийн хамгийн гол төлөөлөгч бол Lionel Messi явж байгаа. Тэгээд бүгдээрээ энэ рекламуудын хамгийн гоё сонирхолтой рекламуудыг үзчихэд тэгээд нэг эргээд уулзъя да тийм ээ. За ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг маань та бүхэндээ үргэлжлүүлж байгаа. Бүгдээрээ Lionel Messi-гийн тоглосон сонирхолтой рекламуудыг үзчихэд эргээд уулзъя.
No, no beat that can keep me lonely. 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 Keep me lonely. No, no beat that can keep me lonely. No, no beat that can keep me lonely. No, no beat that can keep me lonely. This is your one chance at this last time to get you up, cat. One back to victory on last. 3, 2, 1, contact. Stop, crack, kick. To get you to run fast. Put you on blast. On attack to get you on track. Around competition, roll out. Make them wish they'd want that. Passionate vision on that. Hi-hat, insist upon that. Listen to y'all rap, get you some text. Well, if you want that, the lift was strong back, persistent combat. Stay on mission to push beyond that. No, no beat that can keep me lonely. 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 3, 2, 1. Uma foto, por favor. Muito obrigada. Messi! Señora, una foto.
За ингээд Барселонагийн өнөө цаг үеийн амьд домог тоглогч Лионел Мессигийн талаар хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийг та бүхэндээ үргэлжлэн хүрж байгаа. Бид өнгөрсөн жил буюу 2014 онд та бүхэндээ 20 орчим дугаарыг бестселлер нэвтрүүлгээр хүргэж байсан. Тэгвэл 2015 он гараад бид та бүхэндээ шинэ дугааруудаа хүргээд явж байгаа. Мэдээж шинэ дугаараа юм зочноор Лионел Месси оролцож байгаамаа үзэгчтэй. Ингээд түрүүн бүгдээрээ сонирхолтой рекламуудыг нь бол үзэж сонирхлоо. За болж байгаа рекламуудад таалагдуу. Тэгээд рекламтай холбоотой санал бодол сонирхолтой яриа юу байна? За тэгэнгүүт ингэхдээ энэ реклам дээр чи мань хүн чи ерөөсөө гангараагүй байсан юм байна л да. Чиний хэлээр нөгөө одоо биетэй царай муутай үстэй засалт масалт бол одоо тэгээд ахын байхгүй байсан үе. Тэр үе чинь. Тэгээ үжсэн чи нөгөө нэг 2008 онд Бээжингийн Олимпиад дээр нэг очсон юм байна. Энийг би яг зүгээр 3 дугаар дугаар дээр бас дахиад нэг цохос дуртчихна. Тэгсэн чинь Бээжингийн Олимпиад очиж нөгөөдөг чинь Бээжингийн Олимпиад чинь одоо аль үжи олонний танил болж хятадч ерөөсөө зүгээр тэр ажилчдын зингэлт хүрээлэн дээр ерөөсөө Месси гэж орлоо. Тэгэл ерөөсөө рекламны компаниуд чинь ерөөсөө зүгээр бүгд ингээд арай ороод ирчих дайрж алчих гад ерөөсөө Месси гэж. Манайхтай гэрээ эднийх тоглохгүй шүү гэл ерөөсөө Reebok, Nike, Adidas тэгэл одоо өөр юу эдгээр ерөөсөө за бараг л уруулан бодгоны реклам л байгаагүй юм шиг. Тэгээд чи энэ нэг жишээг нь бодохгүй. Тэгсэн чинь Бээжингийн Олимпиадаар чи нөгөө хөл өмгөн ихлээр Шанхайд эхлээд сүүлдээ шүгрэг шатны Бээжиндээ болохгүй юу? Шууны үрдээ болно. Тэгсэн шууны үрд үрж ирээд Олимпийн тосгон дээр исэн чинь юус аргин дээр шигшээ оо гэж чинь хоол идэвхлэхгүй байсан гэж. За. Кун агуйро ярьсан баг. Юусоо Месси гэрүүсээ ингэж бүччээд ерөөсөө болохгүй. Бараг зүгээр нөгөө хөлөн бүгчд энэ Ангел де Мария энэ Зафалетта хэм нөгөө л 2005 оноос залуучуудын дэлхийн авраг төрүүлсэн хэд чинь 15 нь Бээжинд очсон гэж байгаа юм чинь. Энэ хэд чинь бараг ерөөсөө хамгаалалт нь болж гүбрлж явахгүй бол ерөөсөө Месси нөгөө өндрүүдийнхаа донд орчхоор хүн тарагдахгүй жижиг юм чинь. Тэгээд Коби Брайант төрөнгүүд шууд малгай толгоогоо авч ингэнгүүт Месси за Коби дэлхийн хэмжээний од сайн рекламын дээр байгаа Коби Месси хоёр тийм үзүүлсэн. Коби гэсэн чинь дэлхийн хэмжээний од халзан толгойтой ирээд малгайгаа авж байгаа дүр үзүүлээд заа малгайгаа ингэж авч ингэнгүүт та бол үнэхээр энэ олимпийг чимж байгаа хүний нэг мөнөөсөө мөн шүү гэсэн. Тэгсэн чинь Коби арай гэж нэг юм нөгөө хоолыг идэвхлэхгүй ингэж юм ярьж зураг мургаа дараа нь селфи хийж байгаа дөнгөж усаа явуулсан чинь энэ ирсэн гэж. Рафаэл Надал өрөөд ирсэн гэдэг. Нөгөөд бол чи урдаас нь буц гэж хэлж чаддаггүй. Месси нэг өдрийнхаа бараг ерөөсөө өдрийн хоолыг бараг идэж амжаагүй гэж. Рафаэл Надал нэрэнгүүд за ингэснөө за чи бол нэр үнэхээр тасарчжээ. Тэнгэрийн энэ араа гэж иргэн дойрон ерөөсөө нэг рекламныхан чинь ерөөсөө телевиз сонингийн чинь ерөөсөө Месси. Ерөөсөө тэр зуны Олимпийн гол баатар 3 бол ерөөсөө дэлхийн хамгийн урдан Усэйн Болт. Майкл Фелипс усан сэлэлтийн тэгэл ерөөсөө Месси. Энэ гурвал хаана явна ерөөс тэгэл ерөөсөө камер. Энэ гурван зургийг аваагүй сэтгүүлчдэг бараг шууд ажиллаас нь хална. Чи Олимпиад юугаа хийж явсан. Энэ гурвыг өдөржин дагаж явж байгаад ирэхгүй яасан гэх нь халаг. Тэгэхээр чинь одоо ийм реклам тоглохоос яах юм бэ? Аль 8 онд ерөөсөө тэмцчин ерөөсөө тэгээд олонний анхаарлын төвд орчихсон байсан юм чинь одоо ерөөсөө аргач байж үү те. Эддээ бурхан мэд. Ингээл аз жаргалын зам бол одоо эхэлж байгаа нь энэ байхгүй. Ерөөсөө тэр 2000 энэ дугаар дээр ярьсан 2005 оны залуучуудын дэлхийн аваргад төрүүлээд тэгээд 6 онд Барса аваргуудын лиг төрүүлэхэд нь би наа цомч өргөхгүй өргөхөө ээлжиг ирэхээр өргөнө гэж хөвсөөгөөл 8 онд Олимпиад явж очиод төрүүлээл за ингээл ерөөсө Лионел Андрес Месси гэдэг хүн чинь дэлхийн нийтийн танил болол гараад ирж байгаа юм да. Сая тэгээд юу хэдүүлээс нөгөө Баллон д'Орыг ярих дээр ярьжсэн шүү дээ. 7 оноос хойш 2015 хүртэл 8 жил болоход 8-нд нь Лионел Месси эхний 3-т үлдээг 4 аваад 4 дам үзэгдсэн шүү. Тэгэхээр чи одоо хэдүүлээ ярьжсэн шүү дээ. Юу ярих юм бэ гэдэг. Тийм л байна. Тэгээд Балжаагийн хувьд бол Лампард, Роналдо одоо бусад хүмүүс зөрүү шүлэг зохиожсэн. Месси хизээ зохиосон шүлэг байгаа юм. Месси хизээ шүлэг зохиох чинь. Месси дөрөөсөө янз бүрийн тийм илүү дутуу юм яриад ахаа хэрэг ерөөсөө юу ч баг. За шүлгийн бурхан тэнгэрийн амьд хүү чи юм шүү дээ гэхэд болоо. За ерөөсөө энэ зарим хүнд чи юм игэл даруухан хүнд бол игэл юм л хэрэгтэй байдаг. Дөрөв мөрт бол нэг хэрэггүй. Тэр дөрөв мөрт чи зарим удлаа нөхдүүдэд хэрэгтэй шүү дээ. За ингээд хоёр дахь дугаараа өндөрлүүлээ. 3 дахь дугаар дээр юу ярих вэ? 3 дахь дугаар дээр ерөөсөө юу яач дөө. Олимпийн наадмын тухай ярьж байна. Манай найруулагч нар бас гол молын харуулах байх гэж бодож байна. Ер нь тэгээд би бодоод байгаа шүү дээ. Сэргэн мандалтын одоо тэгээд энэ мандан бадралтын үеийг бол одоо юу яатсан дээр хөө шиг
манай найруулагч редактор та нар юу яагаад тэрийн товч дурдаад өнөөс одоо нодлон мессеж хэдийн рекорд хийсэн юм чи энэ бол одоо хүн зэрэггүй. Манайхан бол олимпик бол мэдэхгүй байгаа. Олимпиад яг төрүүлсэн гэдгийг зүгээр нэг байшин байна л гэж байгаа. Түүнээс эн чи бас нөгөө мөчгөр юмтэй асуудал дөнгөж дуусангууд одоо Варсагийн хэрэг гэдэл чиглэнэ. За. Ядаргаатай ерөөсөө. Мессигийн зовлон дуусаагүй байна. За тэгвэл тэр хамттай яриг бүгдээрээ 3 дугаар дугаар дээр үргэлжлүүлэх болно үзэгчтэй. Мэдээж хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн хамгийн гол зорилго нь хөшигний цаан жухам одоо ямар сонирхолтой зүйлүүд болдго юм бэ? Ямар сонин тийм хил яриа болдго юм бэ гэдгийг л манайх одоо ярих гол зорилготой байдаг. Шар хэвлэлд шар мэдээг бол бүрх нь хамгийн гол зорилго байдаг юм үзэгч. Ингээд тайлбарлагч Балжины Махтайгаа хамт үнэхээр гоё яриаг бол үзэж байгаа. Манай үзэгчид гэсэн үнэхээр их таалагдж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бүгдээрээ 2 дугаар дугаараа өндөрлүүлье. За дараагийн 7 хоногт бүгднийг 3 дугаар дугаараар хүлээн авах болно. Ингээд Леонел Мессигийн хөлбөмбөгийн бестселлертэй хамт байгаарай үзэгчтэй. Баяртай үзэгчтэй. Үзэгч та бидний нэвтрүүлгийг хүлээсэн үү? Та дахиад нэг шилдэг хөлбөмбөгчний гайхалтай сэтгэл хөдлөмж түүхийг сонсомоор байна уу? Тэгвэл бидэнтэй нэг хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг иргэн ирлээ. Энэ удаа бид дэлхийн шилдэг хөлбөмбөгчд болох Леонел Месси, Фрэнк Лампард нарын номыг танд уншиж өгөх гэж байна. Тайлбарлагч Балжинемийн хамтаа яриа, сонирхолтой баримтууд, хэний сонсоогүй нууц мэдээллүүд эндээс задарна. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг Баасан гараг бүр